Удалгүй Иан голдоо үнэт чулуу бүхий гоёмсог шидний тойрог зурж эхлэв. Энэ бол түүний багшийн зааж өгсөн нууцлаг хүчийг шидний тойргоор дамжуулан захирах арга барил байлаа. Лонгтейл энэ шидтэн юу хийх гээд байгааг огт ойлгохгүй гайхагч манай залуу түүнд бүх зүйл сайхан болно гэж амлав. Иан дахин нэг удаа газар дэлхийд хандан дуудаж хад чулуу хөдөлгөж хан тургыг нь толгор болгож өгөхийг хүслээ. Хачирхалтай нь тойрог дээрх үнэт чулуу хүчтэй гэрэлтэн хариу үйлдэл үзүүлж агуун хаан шидтний хүслээр хувирч эхлэх нь тэр. Хурц гэрэлд Лонгтейлийн нүд ирээлжилж байсан ч эргээд үүрээ харахад тэрхүү газар бурхны бүтээл гэлтэй тансаг ордон болон хувирсан байв. Ийн үүнийг амт нөхөр болсны хариу бэлэг хэмээн хэллээ. Бяцхан луу баярлсандаа нулимс туслуулахад бэлэн байх бөгөөд агуун нь үнэхээр сүрлэг бүр сайхан үнэртэй болсон байлаа. Лонгтейл энэ бас шидний гоо үзэгсэл нь үү? Химэн асуун шидний гараас атгав. Одоо энэ лов шин үрээ найз бүсгүүдэд үзүүлэхээс огтхон ч ичихгүй бөгөөд ирээдүйд төрөх үр хүүхдүүд нь ч энд аюулгүй өсөх болно. Ийм их зүйл асуугаагүй ч тусалсандаа баяртай байв. Гэвч гинэтхэн түүний хэрэгэлсэн арга барилын сөрөг нөлөө өөр дээр нь туслаа. Биеийн зарс хийж толгой нь хүчтэй өвдөж эхлэв. Юу болоод байгааг ухаарч амжаагүй байтал хамраас нь цус гоожиж шидтэн маань лууны өмнө ухаан алтан унлаа. Өөрөөр хэлбэл манай хүн энэ техникийг хэрэглэхийн тулд тархиа хэд ачаалж орхисон бөгөөд түүнд Гожо Сатуру шиг тархиа эмчлэх урвуу хараал техник байсангүй. Сандарсан луу хүн дээр амсгаадах амт нөхрөө аргатан сууна. Аратан юу хийхээ мэдэхгүй байтал гинэт Кати найзынхаа төлөө хашгирсаар гүйж ирэв. Луу жаахан гайхсан ч охин амиа алдахаас айж байлаа. Лууг өөрийг нь итгэх гэж байна гэж бодсон тэрээр хөшиж орхиход лууч түүнийг дайсан байж магадгүй хэмээн үхлийн харцаар ширтэнэ. Кати чичирсээр зөөлөвч зүгээр л ярилцахаар ирсэн гэдгээ илэрхийлэв. Тэгээд тэр найз гэдгээ ойлгуулахын тулд манай залуугийн өмнө нь гаргаж байсан тэрхүү тэнэг гимээр үйлдэлүүдийг давтан үзүүлв. Арай гэж араатан түүний юу хэлэх гээд байгааг ойлголоо. Тэр хоёр хоёулаа биеийн байдал нь тун муу байгаа Иан руу харав. Шүн болоход манай залууг одод түгсэн тэнгэрийн дор авчирсан байлаа. Ухаан орохдоо тэрээр яг л дэлхий дээр байгаа мэт зөнгөөрөө уцаа хааж эхлэв. Хачирхалтай нь тэр уцаа биш харин нэгэн бүсгүйн гараас атгаж орхижээ. Утас нь яагаад ийм зөөлөн эсвэл рэрзэн шиг болчихсныг гайхан сууна. Кати түүнээс сэрүүн байна уу гэж асуух хүртэл энэ зөөлөн мэдрэмж ямар ч утгагүй санагдаж байв. Учир нь манай хүн яг одоо тун эвгүй үйлдэл хийж байлаа. Иен сандарсандаа ичиж түүний үр дээрээс үсрэн босоод энд юу хийж байгааг нь асуув. Эхлээд манай залуу зүүдэлж байна гэж бодсон ч охин түүнийг толгоогоо цохиод унахад нь асарч байснаа тайлбарллаа. Толгоонд хүчтэй өвдсөн хിവэр байхад охин түүнийг амархыг зөвлөв. Ийн өөрийгөө шууд ухаан алдснаа дөнгөчл ойлгож эхэллээ. Шөнийн турш тэрээр өөрийгөө дасгалгүйгээр зарим нэг хувьслыг хүчээр хийсэн байв. Кати түүнийг гайхан харахад Иан өөрийнх нь яриаг сонсчихсон болов уу хэмээн имэв. Тэр үнэхээр ичиж нүрээ даран сууна. Лонгтейлийн тухай асуухад тэр том гөрвөл явчихсан байв. Манай залуу түүнийг найз бүсгүйхээ араас явсан байх гэж таамаглав. Тэр Катид төвг утсандаа уучлалт гуйгаад Лонгтейлийн хамгаалалттай газраар яаж орж ирснийг нь асуув. Охин ямар нэг байдлаар найз гэдгээ ойлгуулж чадсан тухайгаа хэллээ. Манай хүн үүнд итгэхэд бэрх байсан бөгөөд шидтнүүдийн хэлээр ярьсан юм болов уу гэж гайхна. Тэр тун их нойрмог байсан тул бүх асуултын хариуг олж чадсангүй. Харин Кати эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан ч түүнийг дагаж ирсэн гэдгээ хэлв. Үнэн дээр түүнд шидтэнд хэлэх зүйл байсан юм. Юун түрүүнд Кати өчигдөр шин болсон дайралтад өөрийгөө буруутгаж байлаа. Учир нь тэр дайралтын шалтгаан нь Кати өөрөө байв. Ийн ихэд гайхсан бөгөөд охин тэднийг аюулд оруулсандаа шууд уучлалт гуйлаа. Бүх зүйл дэндүү хурдан аюултай болж хувирсныг манай залуу ойлгож охин яагаад тэгж их чичирч байсныг ухаарав. Ийн түүнийг дээрэмчидтэй ямар нэг үс хонцонтой байх гэж таамагласан ч охин үүнд нь дургуутслээ. Тэр бүр охиныг дээрэмчин шиг царайтай гэж хэлэхэд хүрсэн ч Кати нэгэн том нууцыг дэлгэхээр шийдэв. Энэ үүнийг нэгэн улсын гүнж гих мэт хэтэрхий үлэг болсон үйл явдал байх болов уу гэж таамаглав. Гэтэл охин өөрийнх нь жинхэнэ нэр Терионы гэр бүлийн Лүси гэдгийг хэлж бөмбөг тэслэв. Тэр бол язгууртан байлаа. Дээрэмчдийг түүний сүйт залуу явуулсан байжээ.
Энэ үүнийг ердийн нэг хайр сэтгэлийн маргаан байх гэж сэрдэв. Люси түүний энэ өчүүхэн таамаглалд гомдож, сүйд залуугийнхаа хяналтаас холдож алга болохыг хүсснээ хуваалцлаа. Гэвч өчигдрийн үйл явдлаас хойш түүнд зүгтах итгэл төрхөө байжээ. Тэр залуугийн гараас атгаж зүгтахт нь туслахыг гуйв. Иян түүний энэ гинтийн үйлдэлд балмагдаж, юунаас зүгтаж байгааг нь эсвэл үнэхээр тийм аюултай эсхийг нь асуулаа. Охин өөрийнх нь Терриан гэр бүл бол Фенлеп мужийг захирдаг барооны угсаа гэдгийг онцлов. Тэдэнд өөрсдийгөө хамгаалах баатар дутмаг байсан тул байнгын аюул занал хийлэл дунд байдаг байжээ. Гэр бүлээ мөхлөөс аврахын тулд түүнийг нэгэн цагт хөлсний цэргүүдийн ахмад байсан баатартай хүчээр гэрлүүлсэн байна. Учир нь тэр залуу хөлсний цэргүүдийн дунд асар их нөлөөтэй байсан тул тэдний гэр бүлд занал хийлэх аюул үгүй болсон юм. Эхэндээ бүх зүйл зүгээр мэт байв. Тэр залуу Террион гэр бүлийн хүргэн байхдаа сэтгэл хангалуун мэт харагддаг байсан ч удалгүй бүх зүйл нурж эхэлжээ. Тэрээр эрх мэдлийн төлөө улаарч юу ч хийж чадна гэж бодон галзуурч эхлэв. Тэр залуу хаа хамаагүй хүүхнүүд дагуулж ирэн охиныг үл томсорлож үзен яддаг болжээ. Нөхцөл байдал дэндүүд орцсон тул эцэг эхийн сүйх цоцлохыг шаардсан байна. Гэвч энэ нь тэдэнд сайнаар туссангүй. Тэр нэгэн новш өөрийнх нь эцэг эхийг хордуулж алсан тухай зүрх шимшүүлэн үннийг хэллээ. Тэр зөвүүн амтан эрх мэдлээ алдахгүй тулд гэр бүлийг нь хордуулж өөрийнхөө байр суурийг батлахыг хүсжээ. Лүси хэлснээр тэр залуу үрд жирийн нэгэн байхаас айж тиймээс хүчээр язгууртны нэр зэргийг залхамжлахыг оролдож байгаа аж. Охин зөвхөн нэгэн зарц бүсгүйн тусламжтайгаар зугтаж чадсан бөгөөд тэр хүнтэй гэрлэхээс татгалзаж байгаа юм. Гэвч тэр залуу араас нь хөөсөөр байхыг охин мэдэж байлаа. Хинч үгүй үлдсэн бяцхан охины цорын ганц хүсэл бол айныг түүнд тусалж аюулгүй газар хүргэх байв. Шидтэн түүний нөхцөл байдлыг дэндүү сайн ойлгож байлаа. Түүний гэр бүлийнхээ нэрээр түүнээс гуйж юугаар ч хамаагүй шагнахан амлав. Гэвч манай залууг нэг асуулт зовоож байлаа. Яагаад заавал би гэж учир нь тэрч бас охиноос урууж болох шүү дээ. Дүүсий түүнд хандан надад очих газар байхгүй. Тэр хүнээс дор зүйл гэж үгүй хэмээн хариулав. Тэр эрх чөлөөнийхөө төлөө бүх зүйлээ зориулахад бэлэн байлаа. Үнэн дээр энэ бүсгүй үнэхээр цөхөрсөн тул түүнийг Террионы гэр бүлийн нэг хэсэг болгож язгууртны зэрэгт хүргэх санал хүртэл тавив. Хэдийгээр дараа нь нэгэн бяцхан гүнж түүнтэй гэрлэх санал тавьсан ч тариачны хүүд язгууртнуудтай холбогдох ийм боломж олдох нь үнэхээр ховор зүйл юм. Өөртөө юу хэрэгтэйг одоо болтол шийдэж чадахгүй байлаа. Хэрв тэр язгууртан болвол шидтэн байхаа болж хүсснээрээ амьдарч чадахгүй болно. Магадгүй тийм амьдрал түүнд зүгээр байж болох ч нөгөө талаар язгууртан болж улс төр эрх мэдэл дунд амьдрах нь ч бас нэг арга юм. Яг одоо тэр хувь тавилангийнхаа уулзуур дээр зогсож байна. Язгууртан болох уу? Эсвэл шидтэн хിവэр үлдэх үү? Гэвч тэрээр шидэт ертөнцид ямар нэг шалтгаанаар төрсөн гэдэгтээ итгэдэг. Тиймээс тэр энэ боломжийг ашиглан шиднийхээ хүчийг тултал нь хөгжүүлэх ёстой гэж үзлээ. Тэр хоолоогоо засаад Катид хандан чи надаас хавьгүй дээр илд эзэмшдэг хүнээс тусламж хүсэх хэрэгтэй байсан болов уу? Учир нь шидтэн бол дайчин биш шүү дээ гэж хэллээ. Гисэн хідээ ч тэрээр мөнгө төлж байгаа тохиолдолд туслахаар болов. Үүний дараа юу болох нь зөвхөн түүнээс хамаарах юм. Кати баярлсандаа нулимс туслуулж түүнд гүнээ талархлаа илэрхийлв. Тэр Ианыг чангаар тэрэн авахад залуу охиныг өрөвдөж өөрт нь наалдан уйлахыг нь чимээгүйхэн зөвшөөрлөө. Энэ хооронд Лонгтейл агуун гадаа залхуутай нь аргагүй наранд биеэ шарж хөвтөнө. Иан Кати хоёрыг гарч ирэхийг хараад тэрээр баярлаж найз нь зүгээр байгаад баяртай байгаагаа хэлв. Ийм бүгд доор хүлээж байгаа тул уулнаас буух хэрэгтэй байна гэж хариулав. Үүнийг сонсоод Лонгтейл тэр хоёрыг нуруун дээрээ сунахыг санал болгоод өөрөө хүргэж өгье гэв. Ийм огтхонч эргэлзэлгүйгээр үсэрч гарсан ч Кати жаахан сандарч байлаа. Лонгтейл охиныг Иами найз бүсгөө гэж нэрлээд суу гэхэд Кати үнийг огт өөрөөр ойлгож сандарсандаа чичирч эхлэв. Харин Ианг тэднийг тийм биш гэдгийг хурдхан тайлбарлаж өглөө. Лонгтейл үүнд итгэхгүй байсан бөгөөд түүний хувьд тэд үнэхээр хөөрхөн хос шиг харагдаж байв. Кати юу болоод байгааг ойлгохгүй. Гайхсаар үлдсэн ч Иан түүнийг тайвшруулж араасаа сунахыг хүслээ. Тэр мөчид Ианыг яг л баатар шиг харснаар охин эцэст нь түүнд итгэхээр шийдэв. Тэр Лонгтейл дээр гараад Ианаас чанга атгалаа.
Энэ үед худалдаачид лектэй маргалдаж байв. Зарим нь Лу Ияныг аль хэдийн алчсан байх. Энд байх нь дэндүү аюултай гэд шууд явахыг шаардна. Гэвч худалдаачид хоёр хуваагдаж нэг хэсэг нь хүчрхэг шидтнийг хүлээхийг хүсэж нөгөө хэсэг нь аюулгүй газар руу зугтахыг хүсэж байлаа. Лиг хэсэг дуугүй ботсны эцэст Иаанд хүлээж байхаар амлалт өгсөн тул юу ч болсон үлдэнэ гэдгээ мэдэгдэв. Түүнийг дэмжиж байсан худалдаачид баярлан хашгиралдав. Гэтэл 10 минутын дараа хэсэг дээрэмчид гинтхэн тэдэнд рүү дайрлаа. Дээрэмчид бүгдийг нь барьж аваад тэдэнтэй хамт явж байсан охиныг хаана байгааг нь ширүүнээр асуув. Лиг ямар охин яриад байгааг нь мэдэхгүй гайхаж байтал нэг дээрэмчин хар хөхөстэй үзэсгэлэнтэй бүсгүйг хэлж байна. Мэдэхгүй гэж худал хэлээд нэмэргүй шүү хэмээн сануулв. Лэг тэднийг Катийн тухай ярьж байгааг гинэт ухаарлаа. Гэвч бүгд эргэн хартал охин тэдний ойр орчимд байхгүй байв. Дээрэмчид тэднийг худал хэлж байна гэж бодон бүгдийг нь ална хэмээн занл хийхэд айсан худалдаачид хашгиралдаж эхэллээ. Тэгтэл Лэг тэднийг аврагч Ян эргэж ирснийг анзаарав. Бүгд эргэн хартал Лонгтейл асар их хурдтайгаар тэдэнд рүү довтолж дээр нь Иан, Кати хоёр сууж байх нь тэр. Нэг дээрэмчин тэр дээр байгаа хүүхэн нөгөө барих ёстой охин мөн үү гэж асуусан боловч араат нь дэндүү аимшигтай хурдаар ирж байсан тул тэд сандралдаж эхлэв. Эцэст нь түүнийг Луу биш харин Лонгтейл болохыг мэдсэн дээрэмчид бүх зүйлийг хаяад амиа аврахаар зугтав. Дээрэмчид явсны дараа Лик охиныг 9 минут байгаад гүнээ талархлаа. Гэсэн ч тэрээр тун их уурлаж байв. Нэг худалдаачин тэр хүмүүс Катиг энд байгааг яаж олж мэдсэн юм бол гэж асуув. Гэвч энэ нууц хിവэр үлдэх бөгөөд тэднийг ирмэгц мөрдөгчд яаж олж ирснийг хинэнч ойлгосонгүй. Мөн Heavenly God сүмийн хүмүүс яаж ийм харгас байж болдгийг ч ойлгохгүй байв. Сүмийн нэрийг сонсоод хэсэг азнав. Учир нь тэр энэ нэрийг сонсолгүй удаж байжээ. Энэ бол дэлхийн том шашнуудын нэг бөгөөд итгэгчтэй боолчлохыг хатуу хоригддаг жамтай. Гэсэн ч хүн худалдаалагчид болон гэмт хэрэгтнүүд олон жилийн турш энэ сургаалыг үл тоомсорлон хүмүүсийг зарж мүлцөөр ирсэн юм. Хамгийн гол нь шидтэн болон лонг тейлийг өөрийн нүдээр харсан ч тэр дээрэмчид Лүсийг хөөхөөсөө татгалзахгүй л болов. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй зөрүүд цөхөрсөн хүмүүстэй тулгарснаа Иан ойлгож байлаа. Энэ янзаараа тэд Лүсийг заавал олж таарах нь манай залууг түгшээж байв. Тэр олон дайсныг ганцаараа зохицуулж чадахгүй гэдгээ мэднэ. Тиймээс тэр Лонгтейлээс нэг тусламж хүсгэд Лонгтейлч эргэлзэлгүйгээр зөвшөөрөв. Иан түүнээс саяны хүмүүсийг хөөж явуулахыг хэрв шаардлагатай бол бүр алж устгахыг хүслээ. Лонгтейл үүнийг сонсоод шин найзынхаа төлөө юу ч хийхэд бэлэн гэдгээ харуулan нүд нь гялалзаж секундын ч эргэлзээгүйгээр мөрдөгчдийг устгахаар довтлон одов. Энэ хүн алах нь аимшигтай зүйл гэдгийг ойлгож байв. Гэвч энэ бол аллах, үхэл хагцал өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон дундад зууны шидэт ертөнц үлээ. Хэрв тэр энэ ертөнцид амьд үлдэхийг хүсвэл үүнд дасан зохицохоос өөр аргагүй. Гинтхэн тэрээр нөгөөх л утгагүй хилээ хэтрүүлэн ашигласнаас болж толгойн дахин эргэж эхлэв. Кати сандран түүнийг газарт унахаас өмнө амжиж түшин аваад өөрийгөө ийм их хүчлэхгүй байхыг гуйна. Лиг энэ дүр зургийг хараад нүдэн сэргэж тэднийг үерхэж байгаа эсхийг асуун шоолж эхлэв. Кати хоёр үүнд тун дургуутсаж байсан ч энэ нь Лекийн инээдийг улмал хүргэх хажээ. Удалгүй тэд аянаа үргэлжлүүлж замдаа Ийний толгойд Лонгтейл өөр нэг хүнийг устгасан тухай мэдэгдлүүд ар араасаа ирсээр байв. Эцэст нь тэрээр нийт 11 мэдэгдэл хүлээн авлаа. Шидэн түүнд ийхүү автоматар тайлагнад нь тун тохиромжтой санагдсан ч бусдын нүдэн дээр Лонгтейлийг дуудаж чадахгүй байгаа нь түүнийг бухимдуулна. Гинэт Лонгтейл түүнтэй телепатаар холбогдож сэжигтэй бүх хүнийг хөөн явуулснаа бахархалтайгаар дуулгав. Ийн түүнд хамгаалж өгсөнд нь чин сэтгэлээсээ талархахад Лонгтейл зөвхөн найзаагаа баярлуулах зүйл хийсэн гэж хариуллаа. Тэгээд Лонгтейл түүнийг үнэхээр явж байгаа эсхийг асуугаад салах ёс хийх дургүйч энэ удаад ингээд баяртай гэж хэлв. Лонгтейл уулнаасаа гарч чадахгүйг ухаарсан Ианд тун гунигтай байсан бөгөөд энэ нь тэд удаан хугацаанд уулзахгүй гэсэн үг байлаа. Лонгтейл түүнд хийсэн бүхэнд нь дахин талархав. Гэвч яриагаа дуусгахаас өмнө тэрээр гинэтхэн Феникс буюу галт шувууны нууцыг цохиулгаж орхив.
Мэдээж Иений сонирхол тэр дорой төрлөө. Эцэст нь тэд Ривервиллд ирсэн ч Иений толгойд Лонгтейлийн хийсэн галт шумууны тухай яриа эргэлзээр байв. Цуу яриагаар бол хойд зүгийн улсаар мөсөн галчуу амьдардаг бөгөөд Иенд түүнийг өөрийн нүдээр үзэх хүчтэй хүсэл төрөв. Домогт өгүүлснээр галчуу бол үхсэн ч хизээж алга болдоггүй. Гал, мөс, салхи, бүр чулуу гэд бүх төрлийн шинж чанарт хувирч чаддаг юр бусын амьтан юм. Энэ бол ямар ч орчинд дасан зохицох чадвартай мангас бөгөөд аяан тийм амьтныг өөрөө бүтээж болох болов уу гэж чимээгүйхэн эргцүүлнэ. Тэднийг хотын хаалгаар ороход Лиг болон худалдаачид тосгоны эзэнтэй уулзахаар явж аяан Кати хоёрыг хамт явах эсхийг асуув. Аяан үүнээс шууд татгалзлаа. Учир нь Лүсийг аюулгүй зугтаалгахын тулд хүчирхэг язгууртнууд болон өндөр албан тушаалтнуудаас хол байх нь хамгийн ухаалаг сонголт байв. Тиймээс тэрээр замдаа гарахаас өмнө буудалд амарна гэж хэлв. Худалдаачид Ийн Кати хоёрыг дахин шоолж эхлэхэд энэ удаад Кати өөрийгөө ядарч байна хэмээн тэдний тоглоомод баяртай гихчин нэгдэв. Тэр бүр Иинаас зүгдэж тэднийг үнэхээр хосууд мэт харагдуулсан тул Лиг баярлсандаа хацар нулайх шахна. Худалдаачдаас салсны дараа Кати Иинтэй хамт байгаа дүр эсгэх нь төвхтэй хүмүүсийг хол байлгахад тустай байгааг хэлсэн ч Ийнд энэ зохион байгуулалт тийм ч таатай санагдсангүй. Тэрээр өөрийгөө тариачны хүү байтал яагаад энгийн ард иргэдтэй ийм ийдэг харьцаж байгааг нь охиноос асуулаа. Кэти одоо түүнийг биширдэг болсон тул муухай харьцах шалтгаан байхгүй гэж үнэнээ хэлв. Иян түүний үгийг бодоод юу ч болсон ийдэг зөөлөн хിവэр үлдэх ёстойгоо ухаарна. Харин Кэти Ияны төрөлхийн ийдэг занг дотроо биширч түүн шиг болохыг хүсэж байлаа. Иян охиноос цаашдын төлөвлөгөөг нь асуухад тэрээр Каунтинаг хайж олох бодолтой байгаагаа хэлв. Тэр гүн бол охины ээжийн талын авга ах бөгөөд бүх зүйлийг тайлбарлавал туслана гэдэгт Кати итгэж байлаа. Иэн тэднийг хэр ойр дотн байсныг асуухад Кати тийм ч хүндий байгаагүй гэж хариулв. Гэсэн ч Иэн сэжиглэнгүй хിവэр байсан бөгөөд төрсөн эгчтэйгээ ч тийм ч дотн байгаагүй авга ахта сохроор итгэх хэрэггүй гэж зөвлөв. Кэти үүнд шууд гомдож авга ахыг нь яаж сэжиглэж чадж байна хэмээн уурлаж түүний төлөө юу ч хийхэд бэлэн хүн гэж зүтгэв. Ийм эцэст нь бууж өгөөд хэрв тэгж их итгэж байгаа бол түүний зөв байх гэж хэллээ. Түүнийг зөвшөөрмөгц Кати дахин тоглоом шоглоом хийж хэрв ийм шиг мундаг шидтэн гэрлэх санал тавьбал дуртаяа зөвшөөрч гүн рүү ихнэр нь болж очих байсан тухайга хошигнов. Ийн энэ санааг нь шууд тас цохиж гүн рүү аюулгүй хүрэхэд тэдний тохиролцоо дуусна гэдгийг сануулв. Кати түүн шиг язгууртан бүсгүйгээс татгалзаж байгаад нь түүнийг харгас гэж нэрлсэн ч Ийн хорвоо дээр охиноос өөр зөндөө хүүхэн байгаа гэж хариуллаа. Кати үүнд нь дургуутсаж буудлын руу түрүүлээд алхаж одов. Буудалд ирээд Янг хүлээн авагчид нэг уут алт өгч, нэг шөнийн өрөө болон усанд орох төлбөрийг төлөв. Энэ нь тэдний хувьд хангалттай их мөнгө байлаа. Хүлээн авагч охиныг бас усанд орох эсхийг асуухад Кати сандарч зүгээрээ гэж яаран хэлв. Ян эхлээд түүнийг усанд орох дургүй, дээр нь том бохир харагдаж байна гэж бодсон ч удалгүй үннийг ухаарав. Энэ дундад зууны ертөнцид нийтийн халуун усны газар бүгдэд нээлттэй байдаг тул Кати танихгүй хүмүүсийн өмнө биеэ ил гаргахаас ичиж байлаа. Ийн үүнийг ойлгоод зөвхөн өөрөө л усанд орно гэдгээ хэлэхэд Катигийн санаа амарч гүнзгий амьсгаа авав. Харамсалтай нь тэднийг ийхүү ярилцаж байхад ойролцоо сууж байсан с ิ жигтэй гурван залуу Катиг ажиглаж байлаа. Ийн тэдний харцыг анзаармагц охиныг хамгаалж хүмүүс хараад байгаа тул цуваа чанга нөмөрхийг сануулв. Гэвч хитрхи оройтсон байлаа. Учир нь нөгөө танихгүй хүмүүс Катийн царайг хэдийнэ тогтоож авчээ. Тэр залуус Катийн тухай заваан зүйлс бодож байлаа. Тэд ийм үзэсгэлэнтэй хүнийг өмнө нь хизээж харж байсангүй. Тэдний нүдэнд охин яг л тэнгэрийн элч шиг харагдана. Харин түүний хажууд ээжин шиг туранхай, хар устэй жаал явж байгаад тэд тун их дургуутсаж тийм хүнтэй хамт байх зохисгүй гэж бодно. Тэд хоорондоо с ิ жигтэйгээр харцгааж Аян Кати хоёр буудалд удаан байхгүй байх тул охиныг булааж авахын тулд яг одоо л хөдлөх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Тэдний бодол санаа анхнаасаа л бузар байсан бөгөөд өнөөдрийг цорын ганц боломж гэж харж байв. Тэднийг ордон дотор үүнийгээ төлөвлөж байх зуур Ривервиллийн эзэн Лигтэй ярилцаж байлаа.
Ярианы явцад Лик энэ бол хотын эзний ивэлд орж ордонд аюулгүй байх сайхан боломж гэдгийг ухаарав. Тиймээс тэрээр хотын эзнийг магтан бялдуучилж тэр хүнийг тун их баярлуулав. Тохиромжтой цаг нь болоход Лик замдаа нэгэн шидтэнтэй таарсан тухайгаа дуулгав. Тэр шидтэн яаж лууг номхотгож тэднийг аюулаас аварсан тухай бүх зүйлийг ам уралтан ярьлаа. Лик бүр тэр шидтэн одоо хотын нэгэн буудалд байлаж байгааг ч хэлж орхив. Хотын эзэн үнийг сонсоод царайнд хувирч баярлахын оронд айдас давтлаа. Тэрээр ийм аюултай шидтэн гинэт уурлаж өөрийнх нь нутаг дэвсгэрт луугаас уллвал юу болохыг төсөөлөн төгшөв. Ард иргэдэн зовхоос гадна Ребервилд одоо өөр нэгэн төвөгтэй хүчин байгаа нь байдлыг улам хүндрүүлж байлаа. Тэр бол зөвхөн бурханд үйлчилдэг фанатик үзэлтэй Холи Сантьяго бааtruуд байв. Тэд лам бөгөөд, дайчид бөгөөд ертийн дайнд оролцохын оронд чөтгөр мангасуудыг агнаж явдаг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө хүн төрлөختний хамгаалагчид гэж нэрлэдэгч хотын эзний хувьд тэд бол очисон газар бүртээ эмх замбраагүй байдал үүсгдэг шашны хид туйлшрагчд байлаа. Тэрхүү Сантьяго бааtruуд луу номготдог шидтэнтэй тааралдах вэ гэсэн бодол түүнийг айлгаж байв. Хэрэв тэдний хооронд мөргөлдөөн гарвал энэ амар амгалан тосхон үнсэн товрог болох нь тодорхой. Юу ч болсон энэ гамшигаас сэргийлэхийн тулд тэрээр Лекэд өрөө бэлтгэхийг тушаагаад хоёр талыг мөргөлдүүлэхгүй тулд Сантьягог бааtruудыг яаралтай дуудахыг тушаав. Энэ хооронд Аян, Кати хоёр буудалд өглөөний цайгаа ууж байлаа. Хоолоо идэж дуусаад Аян усанд орохоор явж Катиг идэж дуусаад хоёр давхрын өрөө рүүгээ явахыг хэлв. Охиныг ганцаараа үлдэнгүүт нөгөө с ิจ гтэй залуусын нэг нь боломжийг ашиглан түүнийг чимээгүйхэн дагав. Тэрээр охин дээр очиод нөгөө хар үстэй хүү чамайг бомбт дээр яаралтай хүлээж байна. Тун чухал ажил гарсан гин гэж худал хэллээ. Ийн одоо усанд орж байгаа тул өөрийг нь явуулж охиныг авчруулахаар болсон гэж тайлбарлав. Кати тун илдэг. Дээр нь аюулаас айж байсан тул түүнд шууд итгэж орхилоо. Тэрээр нөгөө дэрэмчид өөрийг нь хулгайлахаар ирсэн байх гэж бодон сандарч танихгүй хүнийг асуулгүй дагаж яв. Гэвч тэрээр Ияныг усанд тайван орж байгааг хараад ямар нэг зүйл буруу байгааг ухаарав. Харамсалтай нь хитрхи оройтсан байлаа. Хин нэг нь түүний нүр рүү цов нөмөргөн авчээ. Үүнийг шууд анзаарч нэг залуу түүн рүү дайрах гэж оролдоход Ийнийг шидний нөлөөгөөр тэр хүн хөл алдан унав. Тэр мөчөд Иян энэ бүхэн Лүсийн Сүид залуугийн төлөвлөгөө биш харин огт өөр зүйл болохыг ойлголоо. Хамгийн аимшигтай нь Кати түүний нүдэн дээр хулгайлагдж байв. Иян эргэлзэлгүйгээр өөрийнхөө эргэн тойронд гэрлийн шидээр хуурмаг дүр төрх бүтэв. Түүнд ашиглаж болох олон нууцлах чадвар байсан бөгөөд одоогоор гэрэл хамгийн хялбар нь байлаа. Гэтэл яг тэр мөчөд гинэтхэн сүүдрүүд түүн рүү амилсан мэт мөлхөж ирхэн тэр. Иян нүдээ дахин нээхэд харанхуй түүний шинэ холбоотон болсныг ухаарав. Гэвч цааш үргэлжлүүлэхээс өмнө нэмэлт хүч ирж байгааг тэр анзаарлаа. Жирийн гэмт хэрэгтнүүд ийм зохион байгуулалттай байна гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Тэрээр Катиг хааш нь авч явсныг ширүүнээр асуухад айсан залуу үнэхээр мэдэхгүй гэж хариулав. Ширүүн хоолой түүнийг хол зогс гэж тушаагаад саяны харанхуйн тухай болон түүнийг аян удирдах байсан эсхийг асуув. Тэр мөчөд аян яг хэн ирснийг ухаарав. Түүний ард Холи Сантьяго бааtruуд зогсож байлаа. Аян харанхуйг дуудсан шидтэн нь өөрөө мөн гэдгээ эргэлзэлгүйгээр батлан хэлв. Хэдийгээр ярьж байхдаа тэрээр өмнө нь зогсож буй аимшигт хөгшин эрэгтэй тухай бодохгүй байж чадахгүй байлаа. Учир нь тэр хөгшнөөс асар их цус үзэх хүсэл хөнөөх ирч хүч Бладласт мэдрэгдэж байв. Гэмт хэрэгтэн тэр дорой баатар ирчүүдээс аврал ирэн гуйж шидтэн ямар ч шалтгаангүйгээр өөрийг нь алахыг оролдсон хэмээн ичхүүр сонжуургүйгээр худал хэлв. Ийн тэр хүний үннийг хэрхэн ийм амархан мушгин гуйвуулж байгаад итгэж ятан ширтэнэ. Хөгшин баатар нүдээ нарийсган. Хэрв ийн үнэхээр шидтэн мөн бол ийм алуурчин хүсэл эрмэлзэл гаргах нь бүрэн боломжтой зүйл гэж дүгнэв. Үүнийг сонсоод Ийний дургуутсал төрсөн ч хөгшин ир үргэлжлүүлэн бүх шидтнүүд адилхан тэд бүгд аюултай бөгөөд юу ч хийсэн шийтгэл хүлээхгүй гэж итгэдэг хүмүүс хэмээн мэдэгдлээ. Ийн эдгээр үгэнд тун их гомдож дотор нь уур хилэн дүрлцэж эхлэв. Гэвч хариу хэлэхээс өмнө хөгшин ир тийм их эрх мэдэлтэйгээр ярьж байсан тул Ийн энэ ертөнцийн нэгэн чухал зүйлийг ухаарлаа. Энд бүдүүлэг үг хэллэг давмгаалсан байдал нь ихэвчлэн хүч чадал, ур чадварын баталгаа гэж тооцогддог ажээ. Гэсэн хэдий ч өөр нэг баатар ураг шалхан Ийн ямар ч чадвартай байсан хамаагүй
Бузар шид ашигласан нь түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй гэж мэдэгдэв. Ийн хэсэг азанахад Баатар үргэлжлүүлэн өөрийгөө харанхуугаар хүрээлэх нь Тэнгэрээс нүүр буруулж нарны гэрлийг эсэргүүцэж буй хэрэг гэж тайлбарлав. Түүнийхээр бол харанхууд нуугдах нь аймхай хүнийг гаргах үйлдэл аж. Ийн хэсэг бодсноо хоолоогоо засаад Тэнгэрийн хуулиар өдөр шөнө хоёр зэрэгцэн оршихыг зөвшөөрдөг хэмээн тайван маргаж эхлэв. Тэгээд тэрээр хэрв Тэнгэр зөвхөн гэрэлд харьяалагддаг юм бол яагаад шөнө оршдог юм бэ гэж асуулаа. Энэ үгс амнаас нь гармагц баатрууд гүн гүнзгий төөрөгдөлд орж тэдний царайны хувирал эрс өөрчлөгдлөө. Удалгүй тэдний олонх нь энэ залуу шидтэн тэдний төсөөлж байснаас хавьгүй өндөр оюун ухаантай болохыг ухаарч түүнийг сонирхож эхлэв. Иоанн энэ нам гүн байдлыг ашиглан дүүгээ хулгайлагдсан тул яаралтай аврах хэрэгтэй байгааг ээлдгээр хэлж өөрийг нь явуулахыг хүсв. Баатрууд тэр дороо нөгөө гимт хэрэгтэн тэднийг анханасаа хуусныг ухаарч бүгд тэр худалч ир рүү уур хилэнтэйгээр харав. Хөгшин Баатар Дитрих гихч дайчинд гимт хэрэгтнийг харахыг тушаагаад өөрөө будал руу алхав. Тэрээр Яны үнэт цагийг өрснөхийн төлөө уучлалт гуйж дүүг нь аврахад өөрийн биеэр тусалж аюулгүй байдлыг нь хангана гэдгээ мэдэгдэв. Удалгүй тэд киднапперууд Катиг завин дээр суулган авч явах гэж буй бомбт дээр ирлээ. Охиныг нэгэн уутанд хийж чанга гихч нь хүссэн байх бөгөөд эрчүүд хин нэгэнд баригдахаас өмнө зүгтахаар яарч байв. Баатрууд үүнийг хараад гэмт хэрэгтнүүд хэдийнэ зүгтахад бэлэн болсонд тун их уурлав. Энэ үед Йен нэгэн чухал зүйлийг анзаарлаа. Нар жаргаж эхэлж байсан тул тэрээр шидээ илүү үр дүнтэй ашиглаж чадхаа ухаарав. Хөгшин Баатар бүгдээс яах ёстойг асууж гим зэмгүй охиныг аврахын тулд хамтарч ажиллах ёстойг онцлов. Баатрууд тулаанд бэлдэж догдолж байсан ч айн завруу шууд дайрах нь аюултай гэж сануулв. Хөгшин эр бууж өгөхөөс татгалзаж охиныг аврахын тулд юу ч хийхэд бэлэн гэдгээ зүтгэсээр байв. Тэгтэл энэ ойролцоо байгаа том дэгийг анзаарч завийг ямар нэг байдлаар эрэг рүү буцааж татахаар төлөвлөж байгаагаа хэлв. Хөгшин Баатар гайхаж үүнийг хийхийн тулд сүүдрийн шид ашиглах гэж байгаа эсхийг нь асуув. Ийм зүгээр л өөрийгөө олон төрлийн шидний анхан шатны мэдлэгтэй зөвхөн нэг төрлөөр дагнаагүй гэж тайван тайлбарлав. Хөгшин Баатар бүр ч их төрөлдлөө. Учир нь тэрээр насаараа хүмүүсийг зөвхөн нэг элементийг эзэмшихийн тулд бүхнээ зориулдаг байхыг харж ирсэн юм. Яан цаг алдалгүй өнөөх утгагүй хэлээрээ тарин уншиж эхлэв. Тэрээр голын усыг дуудаж саад дотгор үүсгэн завийг эрэг рүү буцаахыг хүслээ. Голын ус тэр дороо түүний тушаалд хариу үйлдэл үзүүлж хүчтэй урсгал үүсэж завийг хоош татан долгион цохиж завин дээрх хүмүүсийг сандралд оруулав. Үүний ачаар Аян эцэст нь Катиг аюулгүй аварч чадлаа. Охин суллагдмагцаа аврагцсандаа баярлан түүнийг чанга тэврэв. Аян хэрв охин ингэж дотн авирлаад байвал Хөгшин Баатар тэднийг ах дүүс биш гэдгийг төд удалгүй мэдчихнэ гэдгийг ухаарав. Тиймээс тэрээр Катиг эв хавгүйхэн хариу тэврэх зуура хичнээн их ядарч байгаагаа бодож байлаа. Түүний ирч хүч аюултай хэмжээнд хүртэл буурсан тул одоо зөвхөн буудалтай очиж усанд тайван орохыг л хүсэж байв. Харамсалтай нь энэ ертөнцид түүн шиг хүнд зүгээр усанд орох шиг хэцүү зүйл байхгүй гэдгийг Иан хараахан мдээгүй байлаа. Энэ хооронд ордонд яаралтай загтал ирэв. Ревервилийн ууган хүү Бернард, Баатар, Хансан нар хэдийнэ Яаны байгаа газар руу яарч явлаа. Тэр хоёр алсаас өтгөн утаа гарч байгааг анзаарч үүнийг тулаанаас үүдэлтэй гэж таамаглав. Хотын эзний эмээж байсан зүйл биелж баатрууд болон шидтэн хоорондоо бүрэн хэмжээний мөргөлдөөн эхэлж гэж тэд сандралдав. Хансен энэ бүх нөхцөл байдал дэндүү төвөгтэй байхад дээрээс нь эрх танхил залуу эзнийг дагуулж яваадаа дотроо бухимдаж байв. Тэр Бернардын царайг хараад түүнийг энд авчирсан нь хамгийн буруу шийдвэр байсныг ухаарлаа. Гэвч тэднийг утаа гарч буй газар руу яаран очиход ямар ч тулаан болоогүй байв. Харин ч баатрууд ийг ил задгай газар усанд орж байхад нь тусалж байсан бөгөөд ийн өөрөө үүнээс тун их хичиж сандарсан байдалтай байлаа. Өнөөдрийн бичлэгийг хийхэд хамгийн их тусалсан оюун баяр Нэм гэрэлд маш их баярлалаа. Өөрийнхөө хэмжээнд донешн илгээлээ амжилт гаргадаг шүү гэж бичсэн байсан. Ийм мессеж үнэхээр их урам өгдөг шүү. Дэмжиж үргэлж хамт байдагт маш их баярлалаа. Цаашдаа бүр илүү гоё бичлэгүүд хийхийг хичээе.